Хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчдээ бид яг одоо COP17 хурлын талбайгаас та бүхэнд Дундгов аймгийн засаг дарга мөнх чулуунд ярилцлага хийж хүрэхэд бэлэн болоод байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага хийх гэж байгаа тань маш их баярлалаа. За баярлалаа. За та COP17-гийн үеэр бас Дундгов аймгийнхаа засаг даргынхаа хүрээнд цөлийн хөгжил гэдэг нэртэй төслөө бас ингээд танилцуулаад явж байна. Энэ төслийнхаа товч танилцуулгыг үзэгчдэд хүргвэл яг юуны талаар төслөө. За манай улсад одоо энэ COP17 талуудын баг хурал одоо болж байна. Маш одоо чухал одоо ач холбогдолтой гэж бид харж байгаа. Тэгээд Монгол улс бол өөрөө одоо дэлхийд бас одоо цөлжилтөөр газрын дороотлолоор бас дээгүүр яригдж байгаа улс. Тэр дундаа Монгол улс дотроо бол Дундгов аймаг буюу говийн бүс маань одоо цөлжилтөөр бол дээгүүр орж байгаа. Тэгээ манай аймаг сая Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачидтай хамтраад одоо хөрсний дороотлол за мөн одоо цөлжилтийнхаа судалгааг хийлгэсэн. Энэ судалгаагаар бол одоо манай аймгийн нийт газар нутгийн одоо 80 гаруй хувь нь одоо цөлжилсөн байна. За эндээс одоо 10 гаруй хувь нь бол одоо нэн хүнд одоо цөлжилттэй байна гэдэг нь бол ингээд гараад байгаа. Тэгэхээр цөлжилт бол өөрөө зөвхөн нөгөө одоо хөрс дороотлуулаад бэлчээрийг одоо дороотлуулаад зогсдгүй. Говийн бүсд бол энэ одоо усны асуудал давхар хөндөгдөж байгаа. Одоо энэ цөлжилтөөс үүдээд одоо энэ газрын хөрс дороотно, ус одоо татарж байна. За тэгээд тэрнээсээ гадна төв суурин газрын ард иргэдийн амьдрах орчинд одоо сөргөөр нөлөөлдөг. Ийм одоо сөргөөр дагавруудтай. За тэгээд энэ нөгөө судалгаа хийгээд үзэхээр судалгааны бол хамгийн нэгдүгээрт нь салхинаас болж одоо цөлжиж байна. Салхи одоо маш хүчтэй салхи явж байгаа. Одоо Улаанбаатар хотод юм уу ханган бүсд бол одоо салхины хамгаалтууд байгаа шүү дээ. Уул усаар одоо уулаар хамгаалагддаг, байшин барилгаар хамгаалагддаг. Говийн бүсд бол тийм байхгүй учраас одоо маш их салхи, хүчтэй салхи шороо явдаг. Тэрүүгээрээ дамжаад газрын хөрс одоо эргэж байгаа. За салхиар дамжиж маш их одоо хөрс нүүдэг. Тэгээд энэ бол өөрөө цөлжилтийн хамгийн том одоо суур нөхцөл болж байна. За дараа нь аймгийн хувьд одоо та салхинаас болж их цөлжиж байна гэдэг нь шүү дээ тий. За хурд хунцны хэмжээ бас мэдээж хэрэг нөлөөлж байгаа байх. Тэгэд энэ салхины одоо энэ хурд жих юм уу? Энэ үзүүлэлтүүд нь өөрчлөгдсөн үү сүүлийн жилүүдэд? юу вэ? Салхины хурд хэмжээ ер нь өөрчлөгдсөн сүүлийн жилүүдэд? Ер нь одоо сая хийсэн судалгаа одоо ингээд энэ судалгаа хийхдээ бол мэдээж одоо газар дээр нь очиж бас үзэж байгаа. Дээрээс нь сүүлийн одоо 40-50 жилийн датануудыг авч үзээд датан дээрээ тулгуурлаад олон улсын медалус гэдэг одоо энэ судалгааны аргачлалаар хийж байгаа. Энийг аваад үзэхээр хурд хунцны хэмжээ багассан байна. Салхины одоо хурд бол одоо нэмэгдсэн байна гэж байна. Одоо Улаанбаатар хотод бол жишээ нь одоо дунджаар 4-9 м/сек салхитай л гэж одоо зарлагдж байдаг шүү дээ. Тэгэхэд Дундговд бол ер нь одоо дунджаар 20 м орчим секунд салхи бол ер нь хэвийн одоо талдаа маш олон давтамжтай. За тэгээд одоо дээшлэр 28-аас одоо 34 м/сек хүртэл салхилдаг. Энэ бол ерөөсөө гамшигын хэмжээнд очдог гэсэн. Ийм өндөр хурдтай салхийг та одоо үзэгчднээ бас бодит байдал дээр яаж харагдгийг тайлбарлаж өгөөч. Одоо шаашаарын шураг бол мэдээж хэрэг маш том асуудал болж байгаа шүү дээ. Гамшиг л гэсэн үг л дээ. Одоо хувь явж байгаа маш их том одоо нөгөө гадныхаар бол торнадо гэдэг шиг тийм салхинууд явдаг. 2021 онд одоо ийм өндөр хүчтэй одоо хурдтай салхи олон цаг үргэлжилсэн Дундгавд. Түүнээс болоод 9 хүн одоо Эрдэнэт аймаг үргэлжижсэн одоо ийм хүнд нөхцөл байдал үүссэн. Энэ жилийн хувьд ч гэсэн бас одоо олон цагаар үргэлжилсэн салхи болсон. Салхинд бол одоо энэ айлуудын одоо гэр байшин одоо нурдаг, хашаа байшин одоо дарагддаг ийм асуудал маш их одоо гардаг. Сүүлийн жилүүдэд бас энэ салхины нөгөө хүчтэй салхины давтамж бол хэд ойртож байна гэдэг бол бас юм судалгаа гардаг. Энэ бол ерөөсөө харилцан уялдаатай салхин яваад байдаг. Эргээд салхины хамгаалалт байхгүй хөрс дороотод байгаа. Хөрсөн дээр одоо ямар ч одоо громолоос ийм зүлэг байхад ч л одоо нөгөө шороог барьж байгаа байхгүй. Тэн дээр байгаа чулуу байхад ч гэсэн одоо шороогоо барьж л идэг. Гэтэл энэ юм байхгүй болоод ирэхээр ерөөсөө сул шороо ингээд хэдэн метр секунд сул шороо хийж байгаа. Тэрийг бариулахад мод тарих гэхээр усны асуудал бас үүсэж байна. За тэгэхээр одоо энэ хоцорон газар болон хөдөөхээр амьдарч байгаа амлалтынхаа амжиргаа гэх юм уу те амжиргааг одоо хамгаалахын тулд ямар арга хэмжээнүүдийг авч байна? За бид тэр судалгаан дээр үндэслээд
шинжлэх ухааны академийн судлаачид, эрдэмтэн судлаачид мөн одоо энэ ойн чиглэлийн одоо ариун зуул Хавланбек гэх докторуудтай хамтраад хийсэн судалгаа байна. Энийхээ хүрээнд бид эхний ээлжинд хулт суман дээр одоо энэ тэрэн мод сангийн санхүүжилтээр хулт сумд 2 газар дээр 100 мянган мод тарьсан. За тэрийг тарихдаа говийн бүст ургадаг 10 төрлийн модыг авч ургуулад энэс хамгийн одоо сайн ургах нь одоо ямар мод ургамал байна гэдгийг одоо туршилтайгээд 7 ургамал бол мод ургамал бол одоо тэндээс гарч ирсэн. За тэрийгээ бид сая энэ улсын төсвийн хөрөнгөөр ойн газраас санхүүжилтээр 70 га газар дээр буюу хулт сумынхаа төвийг ингээ бүтэн тойруулаад салхины хамгаалтын зурвас хийж байна. За салхины хамгаалтын зурвас маань бол зөвхөн мод байхгүй. За ингээ 30 м өргөнтэй мод 100 м өргөнтэй одоо мод яваа дундуур нь 30 м-ийн зурвас үлдээгээ тэндээ одоо хүнсний ногоо тэжээлийн ургамал тариалаад дахиад энэ талтаа ингээ 100 м-ээр одоо нэг модоо тарьд юм уу те. Яг ингээд малчид маань бэлчээр аж ахуй одоо мал аж ахуйгаа эрхлэн мөн одоо модтойгоо юм харилцаа уялдаатай байх ийм салхины хамгаалтын зурвасыг одоо бий болгож байгаа. Энийг жишг болгоод одоо бусад сумандаа бас хэрэгжүүлээ гэж байна. Энэ цөлийн хөгжил гэдэг төслийг бид боловсруулаад дотроо бол 7 одоо ийм одоо хэсэгтээ нэгдүгээрт нь одоо саяны хэлж байгаа энэ салхины хамгаалтын зурвасуудыг бий болгоно. За тэгээд бэлчээрийн аж ахуйгаа одоо бид нар зохистой хэрэглэхгүй бол одоо малын тоо толгой өсөд идэг. Бэлчээр маань одоо цөлжөөд бэлчээргүй болж шин. Тийм учраас айл өрхүүдийг за энэ дотроос нэг 1500 малчин өрхийг сонгож аваад тэрийг одоо 7 га газар олгоод 5 гаад нь бол хашаад бэлчээрийг нь өнжөөнө гэж байна. Бэлчээр нь өнжөөгөөд ирэхээр энэ бэлчээр маань одоо шинээр өөрөө ургаж сэргэж тэндээс бас карбон кредит олох боломж бүрднэ. Тэгээд одоо тэндээс нь одоо яг говьд ургаж байгаа дундгойн нийт нутаг дэвсгэр дээр ургаж байгаа ургамлын үрийг бас тэндээс нь одоо зөвлөх юм боломж бүрддэг. За тэгээд нөгөө үлдсэн 2 гаа дээр бол тэжээлийн ургамал салхины хамгаалтын зурвас гэдэг юм мод тарих ийм ажлыг хийн. За энэний тулд бол мэдээж хөв цөөрөм одоо ус зайлшгүй шаардлагатай болж байна. Тэгэхээр одоо баг болгонд хөв цөөрөм байгуулах ажлыг мөн одоо хийх төлөвлөгөөгөө бол энэ дээр оруулсан. Одоогоорын зурвасаа байгуулахдаа усаа яаж шийдсэн бэ? Гүний усаар. Одоо гүний усаар явж байгаа гэсэн. Тийм гүний ус одоо тухайн газар дээрээс одоо ходог гаргаад услаад явж байгаа гэсэн. За тэгээд услахад мэдээж одоо энэ чинь заавал нэг усжуулалтын систем одоо бороожуулагч гэх бүхэл юм одоо шийдэж байгаа. Саяхан сумаа тойруулаад ийм зурвас байгуулсан гэдэг чинь тий. Тэр нь болохоор сумын төв биш, сумын төв гэсэн үг. Тэгэхээр одоо энэ шар шорон шуурга шуурганаад өртөж байгаа малчид одоо малчдын хувьд одоо ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Ер нь тэгэл одоо шар шорон шуурганд малчид маань өртнө гэхээр чи нөгөө бэлчээр нь талхлагдсан бэлчээр байхгүй болж байгаа гэсэн. Эргээд нөгөө мал нь одоо шорон шуурганд одоо дарагдаж өртөж ам одоо алддаг те. Тухайн 21 онд бол бараг 700 мянга гаруй одоо мал одоо шорон шуургаас болж ам хохирж ирсэн шүү дээ. Тийм учраас бид нар ерөөсөө одоо саяны хэлж байгаа бэлчээрийг нь одоо тэр 5 га дээр нь бэлчээг нь хаших боломжийг нь олгож өгөө. Тэндээ шорон шуурга болсон тохиолдолд бол тэнд малаа оруулаад бэлчээх боломжтой. Тэн дээр одоо нэг үнжиж байгаа одоо бэлчээрээ өнжүүлсэн өвсөө идээд за салхи шорон шуургаас хамгаалагдаад ингээд байж ах боломжтой. За эргээд одоо хажууд нь тэжээлийн ургамлыг нь тариалах мөн одоо салхины хамгаалтын зурвасыг хийх ингээд тэндээсээ одоо нэг говьд ургадаг ургамлынхаа үрийг нь одоо зөвлөж ген банктай болох гэдэг ийм одоо хэлбэрүүд рүү шилжүүлж байна. Тэр ер нь ирээдүйд та дөнгөж сая бас дурдлаа те ногоо ингэж тариад тэр зурвасынхаа нэг хэсэг бас болгож байгаа. Энэ нь ер нь цаашдаа Дундгой аймгийн сум болгонд хэрэгжээд явах юм бол ерөнхийдөө малчид өөрсдөө бас тэг малаа маллахын хажуугаар бас газар тариалан эрхлэнэ гэж ер нь төлөвлөгөөтэй явж байна. Малынхаа тоог багасгах замаар ч юм уу. Ер нь бол одоо говийн бүсэд мал маллах маш хүнд. Говийн бүсд ч одоо хичнээн сайхан байсан ч гэсэн яг одоо хадлан аваад малаа тэжээх хэмжээний одоо хадлаа авах боломж бол байхгүй шүү дээ. Тийм учраас хадлангаа одоо хангаагаас дорнод хинтээс Сүхбаатараас юм авж гин. За тэрний зардал бол маш өндөр. Тэгэхээр мал малж байгаа хүн малаа маллахын тулд маш өндөр одоо өртөгтэй хадлан авах юм бол эргээд одоо малын ашиг шим юм уу одоо энэ махны үн одоо гэдэг чинь бол маш өндөр болох байхгүй. Тийм учраас бид нар нэгдүгээрт нь одоо аймагта энэ жил 50,100 хөтөлбөрийн хүрээнд одоо Эрдэнэ далай сум, Сайхаа сум дээр 100 га газар дээр одоо тэжээлийн ургамал тариалж байна. За энэ маань одоо үр дүнтэй болсон тохиолдолд цаашдаа бүх сумн дээр одоо тэжээлийн ургамал тариалах өөрөө малчид маань
сумаасаа багаасаа одоо хадлагаа авдаг болох энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. За дээр нь энэ мод тарих, мал маллах хоёр хоорондоо одоо дайсгын төв аймаар байна. Мод тарихаар мал нь очиод идчихдэг. Нэг бол мод тарихаар хашчингууд малчт нэрээ бэлчээргүй болголоо гэдэг. Энэ хоёрыг одоо зохицуулахын тулд бид нэр одоо нөгөө голоор нь зуруус гаргаад тэн дээр нь тэжээлийн ургамал тариалаад малчт маань өөрөө энэ модоо усалдаг. Тэр дундаасаа тэжээлийн ургамлаа авдаг. Энэ модны навч чинь тэр чигээр тэжээл өгөхгүй. Энэ хоёрыг хооронд нь одоо харилцаа уялдаатай байлгах энэ талын одоо төслийг хэрэгжүүлэхээр ингээд ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр бас бид нар энэ сая хятадын одоо нөгөө элсний нүүдэл болон сүлжилтийн эсрэг одоо төрийн бас нийгэмлэг за мөн одоо холбоод төрийн байгууллагуудтай уулзалт хийсэн. Тэгээ маргааш одоо 3 сайхан суманд манай 3 сайхан суманд энэ 30 гаруй одоо аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчд очиж ажиллахаар боллоо. Тэгснээр 3 сайхан сумын мөн одоо энэ хамгаалтын салхины хамгаалтын зурвасыг одоо бий болгоё гэж байна. Ингээд үе шаттайгаар салхины хамгаалтын зурвасуудыг бий болгоод тэндээ дунд нь нөгөө агро ойн чиглэлээр дунд нь одоо тэжээлийн ургамлаа тариалдаг, хүнсний ногоогоо тариалдаг ийм чиглэл рүү ингээд ороод явах юм бол бас цаашдаа үр дүнтэй болно гэж харж байна. За маш их баярлалаа. Түрүүн та бас нөгөө мод тарихад хагаан бусдад одоо харьцуулахад зардал нь бараг 15 дахин их байдаг гэж хэлжсэн тийм. Тэгэхээр энэ зардлыг хэмнэх ямар боломжууд говийн бүсэд байна? Зардал хэмнэгдэх ер нь боломжтой юм. Ер нь бол одоо тэр мод санаачлага бол өөрөө маш зөв зүйтэй сайн санаачлага. Энэ санаачлагыг одоо үр дүнтэй болгохын тулд аймаг болгон энэ томоохон аж ахуйн нэгж болгон бас одоо амлалт аваад явж байгаа. За тийм хангаан бүсэд мод тарих бол хангаан бүсэд мод тарих, говийн бүсэд мод тарих бол одоо эрс өөр байна. Тийм учраас одоо энэ томоохон одоо төсөл хөтөлбөрүүдийг ер нь одоо энэ COP17-оос орж ирж байгаа төсөл хөтөлбөрүүд ч тэр манай Чингис хаан баялагын сан гэдэг одоо хуучнаар Эрдэнэс Монголтой энэ компаниуд энэ төсөл хөтөлбөрүүдээс одоогоор говийн бүс рүү чиглүүлээч гэдэг асуудлыг бид тавиад. Говийн бүсээр мэдээж мод тарихад одоо уснаас эхлээд одоо энэ газрын одоо байгаль уур амьсгалаас эхлээд мод тарихад бол хүндрэлтэй. Тийм учраас энэ дээр илүү одоо энэ мэрэгжлийн байгууллагуудыг оруулж тариулах, тэр усжуултыг шийдэх, хөрсний усыг хөрөмтлүүлж, хөв цөөрөн байгуул тэрүүгээр усжуулт шийдэх гэдэг энэ тал руугаа илүү анхаармаар байна. Манайхаа одоо зүгээр нэг дутагдaltaй тал бол нэг тоо гэдэг юм уу? Говийн бүс сая мод тарих, хангайд сая мод тарих бол 10 дахин одоо ялгаатай байна. Тэгэхээр сая мод тарьчихгээл хангайд очиод хөвсгөлд юм уу? Сэлэнгэд энэ богдуулан тариад байж тэрний хооронд яг үнэхээр нэн шаардлагатай байгаа, сүлжөөд байгаа энэ уур амьсгалыг өөрчлөөд байгаа говийн бүстэй илүү тариач гэдэг зүйлийг тавьж байгаа. Тэгэхээр бид түрүү хэлсэн нөгөө 70 газар дээр эхний ээлжинд одоо ингээд энэ салхины хамгаалтын зурвас байгуулж байна. Энэ төслийнхаа өрөөнд бид бас одоо аймгийн нийт нутаг дэвсгэрээр явж байгаа замыг бас хамгаалсан салхины хамгаалтын зурвас байгуулж хоёр талаар нь. Тэгэх юм бол аль тал руугаа бас ингээд салхин хамгаалах юм аа гэдэг асуудлыг тавьж байгаа. Тэгээд энэ манай Чингис хаан баялагын сангийн одоо компаниуд энэ оюу толгой, 5 толгой, за Эрдэнэс алт гэдэг одоо Эрдэнэс 5 толгой гэдэг эдгээр компаниуд бол үнэхээр одоо говийн бүсээс одоо уул уурхай олборлоо тэнд говийн бүсийн газар нутагт байгаа одоо баялагийг одоо олборлож байгаа юм бол эргээд говийн бүстэй энэ одоо модоо тариачаал гэдэг асуудлыг тавиад байгаа тийм. За баярлалаа. Манай урилгыг хүлээж авч ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд энэ элсэн шорон шуургаас одоо сэргийлэх энэ хамгаалтын зурвасынхаа ажилд бас өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд энэ COP17-гийн хурал маань амжилттай болоод эндээс үр дүн гарч одоо энэ сүлжилтийг бууруулахад үнэтэй хөв нэмэр оруулна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд одоогийн байдлаар ямар ч байсан манай аймаг дээр одоо бас тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр болж байгаа бас таатай байна. Баярлалаа. Үзэгчдээ бид Дунд Хувь аймгийн засаг дарга мөнхчүүд онтой ярилцаж хүргэлээ.